Дорнод аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар 2020 оноос эхлэн албан бус салбар дахь хөдөлмөр эрхлэлт төслийг хэрэгжүүлж байна. За судалгааны ажил дээрээс харагдаж байгаа гол зүйл бол эдгээр иргэд маань ер нь бол цаашдаа мэрэгжил эзэмшээ сурч боловсрыг гэсэн саналуудыг бол нэлээд гаргасан байна. Энэ чиглэлийн сургалт мэдээллийн ажлуудыг бид нар энэ төслийнхөө өрөөнд бас зохион байгуулах юм. За энэ сургалтаа орон нутгийн политехникийн коллеж мэрэгжил сургуулийн үйлдвэрлэлийн төвүүдтэй хамтарч өргөнлөгчүүлэх, мэрэгжил эзэмшүүлэх, ур чадвар олгох энэ сургалтуудыг бас энэ хөтөлбөрийн төслийнхөө өрөөнд зохион байгуулахаар ингээд төлөвлөлөд байж байна. Төслийн хүрээнд мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, мэрэгжил болон мэрэгжлийн түвшин ахиулах, ажлын байрны тогтвортой байдлыг ханган, бүтээмжийг нэмэгдүүлэх замаар албан салбарт шилжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлуудыг үе шаттайгаар хийж байгаа юм. Дээрх зорилгыг хэрэгжүүлэхийн тулд 63.9 сая төгрөгийн албан бус салбар дахь хөдөлмөр эрхлэлт төслийг 2020-оос 2021 онд хэрэгжүүлэхээр Дэлхийн банкны төслийн нэгжтэй хамтран ажиллаж байна. Албан бус салбар дахь хөдөлмөр эрхлэлт төслийн хүрээнд мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх судалгааны ажлыг аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Монгол Улсын их сургууль, социологийн боловсрал төвийн судлаачдын багтай хамтран өнгөрсөн онд Дорнод аймгийн төв болон 13 сумын 1288 өрхийн хүн амаас асуулгын аргаар судалгааг авч мэдээллийн сан үүсгэх ажлыг зохион байгууллаа. Судалгаанд хамрагдсан 1288 өрхөд нийт 5329 хүн амьдарч байгаа бөгөөд энэ нь аймгийн нийт өрхийн 5.5%, хүн амын 6.4%-ийг тус эзэлж байна. Хөдөлмөрийн зах зээлийг ажлын байрыг гол нэмэгдүүлж байдаг нэг гол их үүсвэр нь албан бус салбарын хөдөлмөр эрхлэлт байдаг юм байна. Тэгэхдээ энэ албан бус салбарын хөдөлмөр эрхлэлт нь өөрөө тухайн салбарт хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн ажлын байрны тийм доктортой биш байдаг. Ажлын нөхцөл нь хэвийн бус гэдэг юм уу тийм ээ. За мөн тухайн салбартаа харьцуулахад цалин үйлс нь их бага байдаг гэдэг ч юм уу тийм ээ. Ийм шалтгаануудаар өөрөө тухайн улсын ядуурлын бас нэг шалтгаан болт юм байна. Тийм учраас бид нар энэ Дэлхийн банкны төсөлтөд хамтраад өнгөрсөн 2020 онд бол Монгол Улсын их сургуулийн социологийн боловсрол төвийн судлаачдтай хамтраад Дорнод аймгийн хэмжээнд энэ албан бус салбарын хөдөлмөр эрхлэлт гэж ямар хөдөлтэй байгаа юм бэ? Нөхцөл байдал нь ямар шүү байдалтай байгаа юм тийм ээ. Ямар шууд түвшинд явж байгаа юм бэ гэдгийг судалгааг нь хийсэн байна. За энэ судалгааны үр дүнд бол ер нь бол энэ албан бус салбарт хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн нийгмийн хамгаалал бас төдийлөн тийм сайн биш. Докторгүй юм байдаг юм байна. Тэгээ энэ чиглэлийг бас сайжруулах чиглэлээр бас тодорхой ажлуудыг хийхэд төлөвлөд байж байгаа. Албан бус салбарт хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн зах зээлийн бүртгэл мэдээлэлд дүн шинжилгээ хийж, аймгийн албан бус салбар дахь хөдөлмөр эрхлэлийн өнөөгийн төлөв байдал, чиг хандлага, хөдөлмөрийн зах зээлийн онцлог, өрхийн нөхцөл байдал, тулгамдж байгаа асуудал, мэрэгжил сургалтын хэрэгцээг тодорхойлж, тус салбарт хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийг чадвархжуулах, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон политехникийн коллежтэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. 2021 оны 3 дугаар сард 50 иргэнийг 21 хоногийн хугацаатай сургалтанд хамруулж мэрэгжил олгоод байна. Үүнээс эрэгтэй 21, эмэгтэй 29 иргэн хамрагдаж, тогоочийн сургалтанд 11 хүн, гагнуурын сургалтанд 18 хүн, нярвын сургалтанд 21 хүн тус хамрагдсан байна. Сайн байна уу? Намайг Үлзэатын Халуун гэдгээ. Би Дорнод аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газраас зохион байгуулсан Нэгтлэн нэрвийн сургалтанд 14 хоног суусандаа маш их баяртай байгаа. Энэ сургалт минь маш үр дүнтэй болж би одоогоор уламжлалт анагаах ухааны төвд нэрв хийж байгаа. Хөдөлмөр халамж үйлчилгээний хамт олондоо энэ сургалт зохион байгуулсан маш их баярлж байна. Албан бус салбар дахь хөдөлмөр эрхлэлт төслийн сургалтанд хамрагдаж байгаа 50 иргэнд хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар уулзалт зохион байгуулж санал бодлон солилцлоо. Сургалтанд хамрагдсан 50 иргэнээс 45 иргэн ур чадварын шалгалт өгч үнэмлэхээ авч мэрэгжилтэй боллоо. Нийт сургалтанд хамрагдсан иргэдийн 44% нь буюу 19 иргэн ажлын байртай бөгөөд 1 иргэн хувааран хөдөлмөр эрхэлдэг байна. За сайн бацхан уу, намайг Төмөр Утаа Өгтэй Батсран гэдэг. Би сая энэ оны 3 сард хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас зохион байгуулсан гагнуурын 14 хоногийн төр сургалтыг суралцаж амжилттай төгсөгч байна. Тэгээд
Тэгээд тэрнээсээ улбалаад цаашдаа чадвараа дээшлүүлж өөрөө хуваараа багасгаж жижиг сажиг гагнуур хийжсэн. Тэгээд өнөөдрийг хүртэл ингээд өөрийгөө чадвараа дээшлүүлж сурал ажилласаар байна. Тэгээд яг одоогийн байдлаар бол би тэр чадамжийнхаа хүрээнд энэ хашааны захиалгад ажил аваад хийж байна. Нэг бод малын, бог малын угсардаг хашаа хийж байна. Тэгээд энэ чигээр цаашдаа ер нь ажиллах бодолтой юу байгаа. Тэгээд чадвараа дээшлүүлж ажиллах юутай байгаа. Тэгээд хөдөлмөр халамжийн үйлчлэгээний газар болон Политехникийн коллежийн хамт олондоо ажил хөдөлмөрт нь өндөрөөс өндөр амжилт хүсье. Та бүхэндээ бас маш их баярлалаа. Дорнод аймгийн албан бус салбарт хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийг мэрэгжлийн болон мэрэгжлийн зэрэг ахиулах сургалтанд хамруулах хэрэгцээ шаардлага байгаа учраас удирдлагуудтай уулзалт хийж эхний ээлжинд Дорнод аймгийн оюутчдын холбооноос 27 оюутчин, Дорнод аймгийн өсчин гоо засалж маникюрчдын холбооноос 27 гоо сайханч, нийт 54 иргэнийг мэрэгжлийн төвшин ахиулах сургалтанд хамруулахаар болсон байна. Тэгэхээр мэрэгжлийн зэрэг ахиулах сургалтыг бол Монгол улсын хэмжээнд зөвшөөрөгдсөн одоо төрийн захиргааны байгууллага бол хариуцж ажилладаг. За энэ байгууллагатайгаа хамтраад мөн одоо оюутлын мэрэгжлийн чиглэлээр мэрэгжлийн холбоо одоо Улаанбаатар хотод бол нэгдсэн холбоо дахин шинжлэгдсэн байгаа. Тэгээ энэ мэрэгжил нэгдсэн холбоо за оюутлын мэрэгжлийн зөвлөлүүдтэй хамтраад сургалтыг бол зохион байгуулж байгаа. За сургалт бол өмнөх сургалтуудыг бодох юм бол бас нэг онцлогтой. Яагаад гэвэл нөгөө зэргийн төвшин буюу тухайн хүний нөгөө өмнөх мэдлэг ур чадварыг хүлээн зөвшөөрөөд тэгээ тэрэнд нь тохирсон дараагийн шатны үнэлгээ хийгээд түүндээ зориулсан сургалтуудыг гээд нэлээд бас нэг юм олон шат дараатайгаар явж байгаа. За тэгээд үүний үр дүнд бол одоо мэдээж нөгөө багийн системд ажиллах одоо багийн системээр ажиллах энэ зохион байгуулалтууд руу оюутчид хэрхэн орж болох вэ? Өөрийн үнэлгээгээ хийгээд онцлог үнэлгээгээр дамжаад за өөрийнхөө мэрэгжлийн зэрэг дараагийн түвшинд дахиад нэг шат ахиулах гэх мэтлээ. Аль болох бид нар сургалтыг зохион байгуулахдаа одоо Дорнод аймагт хувьдаа одоо тийм одоо албан бус салбарт гэдэг юм тус тустай хөдөлмөр эрхэлж байгаа энэ оюутчдыг аль болох тийм багийн зохион байгуулалтанд оруулж нэг одоо ийм системд орж болох тэр нөхцөл бололцоог нь хангасан сургалтуудыг л зохион байгуулж байна. Мөн 2021 оны 11-р сард Багтаан гагнуурчин тогоочийн мэрэгжлийн төвшин ахиулах сургалтыг явуулахаар өмнөх сургалтанд хамрагдсан хүмүүс болон албан бус хөдөлмөр эрхлэлийн судалгаанд хамрагдсан иргэд Дорнод аймгийн аж ахуйн нэгж байгууллагуудтай холбогдсон судалгаа хийж сургалтанд хамрагдах хүсэлтэй иргэдийг бүртгэн ажиллаж байна. 2021 оны 11-р сарын 1-ний өдөр Дорнод Политехникийн коллежийн хурлын танхимд албан бус салбарт хөдөлмөр эрхлэгчдийн мэрэгжлийн төвшин ахиулах сургалтыг нээж сургалт үргэлжилж байна. Гоо сайханчийн сургалтанд хамрагдах хүсэлтэй болон мэрэгжлийн ур чадвар ахиулах хүсэлтэй иргэдийг бүртгэж 27 гоо сайханчийг Монголын өсчин гоо сайханчдын холбооны харьяа, Дорнод аймгийн өсчин гоо сайханч маникюрчдын холбоотой хамтран Улаанбаатар хотын Лондо PC сургалтын байгууллагын чадварлаг багш гоо сайханчийг урьж ирүүлэн сургалтыг амжилттай эхлүүлээд байна. За одоо маа Дорнод аймаг бол одоо 200 гишүүнтэй өсчин гоо сайхны холбооны гишүүд 200 гишүүн 40-од салбар салаанууд ажиллаж байгаа. Үүнд бол гоо сайханчдын салбар 20 гаруй салаа ажиллаж байна. Дангаараа. Тэгээ энд бол өнөөдрийн сургалтанд бол одоо 20 гаруй сургалтанд бол 27 хүн хамрагдаж байна. Багш нарын хувьд бол одоо манайх мэрэгчсэн тийм Дорнод аймагт анх удаа ер нь бол одоо гаднаас бид нар одоо холбоотуудаас авдаг байсан. Энэ жилийн ганц давуу тал бол бид нар өөрснөө багш, сургагч багштай учраас дотоодоосоо Дорнодоосоо тийм ээ мастер багш болох юм хүчин чадалтай байгаа. Ингээд тэр багшаасаа гэж сургалт аваад үйл ажиллагаа явуулж байна. Мөн оюутчны ур чадвар төвшин ахиулах сургалт маань Дорнод Политехникийн коллеж дээр явагдаж байна. Дорнод аймгийн албан бус салбарт хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн мэдээллийн сантай болж гарын авлага хэвлүүлэн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг тодорхойлсон хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн зах зээлийн бүртгэл мэдээлэлд дүн шинжилгээ хийж аймгийн албан бус салбар дахь хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн төлөв байдал, чиг хандлага, хөдөлмөрийн зах зээлийн онцлог, өрхийн нөхцөл байдал, тулгамдж байгаа асуудал, мэрэгжил сургалтын хэрэгцээг тодорхойлж, тус салбарт хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийг чадвархжуулах бүтээмжийг нэмэгдүүлсэн байна. Монгол улсын хэмжээнд тухайн салбар хуваараа хөдөлмөр эрхлэгч гэх нэршлийн дор тодорхой судалгаа мэдээлэл, бодлогын дэмжлэггүй өдийг хүрсэн бөгөөд албан ёсны бүртгэл, нийгмийн хамгаалалт бүрэн хамрагдаагүй,
аж ахуйн эрхлэг зохион байгуулалтын хэлбэрт ороогүй. Хөдөө аж ахуйн бус бөгөөд хуулиар хориглоогүй ажил үйлчилгээ эрхэлж байгаа иргэдийг хамруулж үтсээр ирсэн. Мөн тухайн хугацаанд нэмэлт цагаар ажиллахыг хүссэн, ажиллаж байгаа ажлын цаг нь тогтоосон хугацаанаас доогуур нэмэлт ажил хийх боломжтой байгаа ажлагчдыг цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхэлж байгаа гэж ойлгон зэрэг ойлголтоор тодорхойлогдсон төрөөс баримтлах бодлогын дэмжлэггүй өдийг хүрсэн нь хүлээгдэж байгаа үр дүн цаашдын авч хэрэгжүүлэх арга хэмжээг бүс нутгийн хэмжээнд цаашлаад төслийг хамрах хүрээг нэмэгдүүлэх шаардлагатай болж байна. Төслийн хамрах хүрээ нэмэгдснээр орон нутгийн болоод бүс нутаг хил дамнсан хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлагатай хэмээн дүгнэж байна.